Улсын онцгой комиссийн уралдаанд оролцоод хааштай явъя. Ямар асуудлууд байна? Юуг анхаарах хэрэгтэй юм байна? Яах хэрэгтэй вэ гэдгийг хэдүүлээ ингээд ярилцаа солилцоод ингээд явъя. Тэгээд цаашдаа бол одоо нэрхийн зөрчил гарахгүй төлөө бас анхаарад тэгээд нэгт одоо ажиллах энэ цаг үеийг ковидын дараах үе шатыг гэсэндээ хэдүүлээ амжилттай авах ийм шаардлага байгаа учраас энэ дээр бол хамтран нэрхийн комисс гэсэндээ бол энэ дээр бол мөн одоо бодлого барих юм бодол байгаа. Одоо шийдвэр гаргахад бас та бүхний одоо оролцоо санал зөвлөмж чухал. Тэгжээж нөгөө дараагийн дагсан хүндэл бэрхшээлүүд багсан шүү дээ. Шийдвэр гаргах процессд одоо оролцож гарсан одоо шийдвэр хэрэгжүүлэх үр дүнгийн тооцох одоо үйл ажиллагаанд оролцож бас байр суурь илэрхийлж явснаар дараагийн хүндрэлттэй бэрхшээлтэй асуудал гарахаас урьдчилан сэргийлдэг. Тэгээд та бүхэн ч гэсэн одоо өөрсдөө бас оршоо бидний анхаарах асуудлууд юу вэ? Ялангуяа одоо тэр иргэдийн олноор гомдлоор очиж байгаа асуудлууд. Тэрэн дээр бол бид бас үлд хийх ёстой. Яагаад гэвэл одоо тэр шийдвэрт бас альва нэг тийм одоо буруу зүрүү анхаарах асуудлууд байгаа учраас хүний ажил амьдрал амнаас одоо эдлэг эрх чөлөөтэй хууль ёсны одоо эрх үүрэгтэй холбоотой асуудал байгаа учраас үүргийг биелүүлж эрхийг чиглүүлэх тал дээр анхаарах асуудлууд байгаа гэж байна. Алдаага засч асуудлаа ахиулж одоо сайжруулж явах юм болно шүү дээ. Тэгэх юм бол одоо өндөр багтаа учраас тэгээд бүх талаар нээлттэй байр суурьтай байна.